Сайн байцгаана уу? Би TikTok нэг дугаартай халиун байна. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр манай ээж совилогч мэргэжлтэй, гэмтлийн эмнэлэгт совилогч хийдэг. Дуулж бүжиглэх бол миний мөрөөдөл гэхүүд миний амьдралыг өөрчлөх ганцхан боломжтой гэж би боддог. Хаяа сэтгэлээр унсан үед ажил их хичээл ном гээл ажил их хэцүү шантарсан үедээ би өөрийгөө дуулж бүжиглэж зоригжуулдаг. Энэ маань өнөөдөр миний энэ их стресстэй, энэ их хэцүү амьдралын маань багахан ч болов намайг тайтгаруулах тийм л сайхан зүйл гэж би боддог. Миний дуулалт нь. хамгийн дөрөвөнд дуулж байгаа дуулсан баяр хүргэе. Миний эхэнд гарч дуулах хамгийн хэцүү байдаг л да. Маш их сэтгэл хөдлөлдөг, сандардаг. Хажууна сурдгуу ажилтгүй. Ажилдаг сурдаг. Хаана ажиллаж хаана сурч байна? Би Шаасны нэрмжид улсын 3 дугаар төвөмлийн совилогч хийдэг. Тэгээд баяр хүргэе. Сурахтаа хаана сурч байна? Мэргэжлээ дээрж ирж байгаа. За. Тэгээ яг энэ нэг тийм сайхан чи завгаа дуусгахыг хичээлээ. Гэхдээ дутуу юмнууд зөндөө байна. Энэ дуу яг ингээд нэг
тийм задгаа сайхан дуулж байгаа боловч энэ дуун дээр бас тэр нэг утгыг гаргахыг нэлээд хичээх хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээд чамд ямар ч байсан зориг гаргасанд би тэнцэлээ. Энэ том тэнцээний салхийг харагч бас өөрийнхөө тэр айдас бэргээд салхинд туугаад өөрийгөө эвдээд би бол чамайг бас өөрийгөө эвдэж чадлаа гэж бодож байна л да. Тэгээд аргагүй тийм яг хэлсэн чинь нөгөө хувьцааны төргөр байна уу, эсвэл одоо суглаагаар байна уу, өөрийнхөө ир зоригоор байна уу, ямар тач байсан энэ том тэмцээний нэг гэсэн дугаарыг зүгээд нэг гэсэн дугаарт алхаж гарч ирж дуулах гэдэг бол тийм амар биш байхаа гэж байна тийм ээ. Энд бас ер нь анх удаага тайзан дээр дуулж байгаа байтугай ер нь нэлээд одоо олон тайзан дээр гараад өөрийнхөө айцыг хийсгцэн хүнд ч гэсэн уяагаа тийм ээ. Нэг гэдэг чинь ер нь бас их том алхам даваа шүү тий. Бас их бэлэгдэлтэй. Бүх юм чинь нэгээс эхэлдэг шүү дээ. Баяр хүргэе юм да. Тэгээд би одоо том тэмцэлж яасан бэ? Яг хоо дуулахаас илүүтэй чиний тэр битбокс хийж байгаа чинь бол бас болж байна тий. Тэрийг илүү бас хөгжүүлвэл мэдхгүй би одоо эмэгтэй хүн битбокс хийдэг бас идэхгүй байна. Сонсоогүй байна. Тийм болохоор тэрийг бас илүү хөгжүүлвэл зүгээр болов. Тэгээ ямар ч байсан эхний нэг гэдэг утгаараа бас энэ тэмцээнийхээ бэлэг дэмжлэлийг бодоод тэнцвэрье. Ямар хөгжим дуугаар одоо бидний сайн битбокс гэдэг. Шаасны нэрмжид усын 3 дугаар төвөмлийн сувлагч хийдэг. Тэгээд баяр сурахтаа хан сурч байна. Мэргэжтэй дээрж ирж байгаа. За. Тэгээ яг энэ нэг тийм сайхан чи задгаа дуусгахыг хичээлээ. Гэхдээ дутуу юм зөндөө байна. Энэ дуу яг ингээд нэг тийм задгаа сайхан дуулж байгаа боловч энэ дуун дээр бас тэр нэг утгыг гаргахыг нэлээд хичээх хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээд чамд ямар ч байсан зориг гаргасанд би тэнцэлээ. энэ том тэмцээний салхийг харагч бас өөрийнхөө тэр айдас бэргээд салхинд туугаад өөрийгөө эвдээд би бол чамайг бас өөрийгөө эвдэж чадлаа гэж бодож байна л да. Тэгээд аргагүй тийм яг хэлсэн чинь нөгөө хувьцааны төргөр байна уу, эсвэл одоо суглаагаар байна уу, өөрийнхөө Сайн байцгаана уу? Би TikTok нэг дугаартай халуун байна. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр манай ээж совилогч мэргэжилтэй, гэмтлийн эмнэлэгт совилогч хийдэг. Дуулж бүжиглэх бол миний мөрөөдөл гэхүүд миний амьдралыг өөрчлөх
миний амьдралыг өөрчлөх ганцхан боломж л гэж би боддог. Хаяа сэтгэлээр унсан үед ажил их хичээл ном гээл ажил их хэцүү шантарсан үед би өөрийгөө дуудуулж бүжиглэж зоригжуулдаг. Энэ маань өнөөдөр миний энэ их стресстэй, энэ их хэцүү амьдралын маань баган ч болов намайг тайгаруулах тийм л сайхан зүйл гэж би боддог. Миний дуулалт нь. хамгийн түрүүнд дуулж байгаа дуулсан баяр хүргэе. Юмны эхэнд гарч болох хамгийн хэцүү байдаг л да. Маш их сэтгэл хөдлөлдөг, сандардаг. Хариуна сурдгоо ажилтгүй.